Сайн уу Томи? Ой, самара. За Самара. За, танай сайхан. сайхан уу? Ажил ихтэй байгаад байна. Оо тий. Сайхан урж гин үү? Оо сайхан. Одоо нөгөө тэмцээнүүд яваал одоо нэг жоохон шударга өгөөд ихэд ажил ихтэй байгаад байна. Би өчигдөр танаа тэмцээ хоёр жоохонтойгоо ирж үзсэн. Харин тийм ээ. Бид нар нөгөө хожигдоо тантай уулзсан гэж хэлсэн. Хожигдчаа нөгөө Сонгол Монголыгээс сэтгэл санаагаар тийм байсан. Тэгээд болцож байгаа та төрүүлээд явчихсан. Харин тий. Тэгээ бас нөгөө бямбын урилга гэдэг нэг контент хийдгийг. Тэрэндээ бас нэг ярилцаад хоёлаа бас энэ саксны талаар ярих тийм үгээд гинтх бас сэтгэл хөдлөө. За. Тэгээд яасан. Тэгээ асуудалгүй тэгэл ярилцсан хаа. Бас ярих гоё нөгөө сакс талбартай ярих зүйлүүд их байна. Харин тийш бас ойртож бас уулзсангүй. Та хол дотор руу явж байна уу? Сая цагаан сараар яваад ирсэн. Цагаан сараар яваад ирсэн тийм. Би нөгөө баянчлахтаа нөгөө ойр зур ажил төрөл яваар. Тийм үү. Баянаас ажиллаа хийгээл яж шиг байна. Сайн байцгаана уу та бүхнийхээ энэ өдрийн амгалан айлтгая. Бямбын урилга контентын маань одоо ээлж зочин Монгол улсын гавьяа тамирчин, олон улсын хэмжээний мастер, хасын хөлгүүд багийн ахлагч, 5 удаагийн лигийн аврагуулсан одоо манай Бэлгүн Томи маань оролцож байгаамаа. Тэгээд Бэлгүндээс энэ өдрийн минь хүргэе. За баярлалаа. Өөрөө оролцож байгаад маш их баярлалаа. Урилга хүлээж авч оролцож байгаад баярлж байна. Баярлалаа. Сая бас өчигдөр саксны лигийн тэмцээн үзсэн. Үнэхээр одоо тоглолтууд маш сонирхолтой болж байна. Тийм болохоос Бямбын урилга одоо бас энэ контентэнд бас оройд бас энэ сакс бөмбөгийн спортын талаар сүүлийн үед одоо сакс бөмбөгийн спорт маань яагаад одоо их үзэгч олонтой болчихоо энэ талаар бас өөртөө ярилцаад гээд үрсэн юм аа. За таны дугааруудыг ер нь бол их үзэж байгаа. Тэгээд одоо би ч мараг спортын салбараас орж байгаа анхны өмнө болчихж магадгүй. Тэгээ өмнө дандаа гişүүд нэг матч орсон. Улсын авал матч. Би нөгөө юугаар Facebook дээр Instagram дээр найзууд болохоор бас мэдээлэл тагаа тэрийг. Энэ жилийн манай саксны дээд лиг маань маш одоо сонирхолтой болж байна. Үзэгчдийг ялангуяа хүүхд залуучдыг өстө ухаалуулсан. Одоо энэ заал дүүрэн билет нь олдохгүй шагийн билеттэй болж байгаа. Тэгээ үүний нэг бас онцлог нь бол урд нь бол жилүүдээс манай сакс волейболын дээд лигт бол гадны лигоноо тамирчид оролцдог байсан. Тэгээ энэ жил бол үндсэндээ одоо олимпийн авраг, дэлхийн авраг, НБА-гийн тамирчин Казанс одоо бас ирж тэмцээнд оролцлоо. Crazy, scary, spooky, hilarious. 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 Crazy, scary, spooky. Дотоодын лиг биш энэ ч өөрөө Монголыг одоо Азад дэлхийд таниулах тий. Одоо шинэ NBA бүх тамирчид Казан Монголд ирээд тоглож байгаа гэдгийг бүгд ингээд гайхаад яа Монгол гэж хүмүүс тэдний баг зарим мэдэхгүй ч юм уу зарим ингээд нэг морьзор унаа явж байгаа хүмүүс төсөөлтөө хүмүүс айгүйх байдаг байхгүй. Тэнгуут ч Казанс Монгол тоглож байгаа гэдгийг бол одоо ингээд дэлхийд даяар айгүйх мэдж байгаа. Тэгээ тэр мэдрэмжүүд нь бидэрт айгүй сайн Урам ирч өгч байгаа тий. Энэ дээр тэгээд үндсэндээ бол монголчууд гэж биднес чинь үндсэндээ ганцаарсан спорт. Одоо бокс, чөлөөтөх, жудо гэдэг спортоор дэлхийд амжилт гаргадаг, дэлхийд бол таньдаг мэддэг байсан. Сүүлийн үед одоо багийн спорт, тэн дундаа ялангуяа саксны спорт бол одоо дэлхийд амжилт гаргаж медаль авч байна. Үүнээс гадна одоо бас нэг зүйл бол энэ сакс бөмбөгийн спорт бол одоо олимпийн төрлийн спортыг дэмжих чиглэлээр Монгол Улсын засгийн газраас гаргасан одоо санаачилж батлуулсан хууль. Өөрөөр хэлбэл одоо олж байгаа орлогынхаа тодорхой хувийг энэ одоо спортод олимпийн спортын төрлүүдэд багш дасгалж явуулагч мэргэжлийн тамирчин тэр баг хамт олонд зориулж одоо хандуулсан үйл ажиллагаанд зарцуулсан зардлыг нь бол татвараас хөнгөлнө гэсэн 1% хүртэл одоо борлуулалтаа болох 1% хүртэл хөнгөлнө гэсэн ийм хууль баталсан. Энэ одоо бас тодорхой үр дүнгээ бас өгч байгаа шиг байна уу одоо бид бүхэн бас өгч байгаа болов гэж харддаг. Тийм. Бид нар ч ер нь бол яг нөгөө одоо спортын багууд чинь нөгөө хувийн спортоос таас бас нөгөө багийн спортоор хичээлжсэн болохоор мэдж байгаа хаа. Хувийн спорт бол төсөв санхүүгийн өвч гэдэг юм хайрцангуй гайгүй те. Багийн спорт ч өөрөө ингээд хамрах хүрээ айгүй болно. Одоо саксны баг гэхэд зүгээр тоглогч, багш дасгалжуулагч ингээд арын алба менежер гэдэг юм уу те. Гүйцэтгэл хувьцаа эзэмшигчнэр гэдэг ингээд оролцогчлуудаа ингээд бараг 30-аас 40 хүний бүрэлдэхүүнтэй болдог. Тэгээд зүгээр тэрний төсөв санхүүгийн зардлууд маш өндөр байгаа. Тэгээд одоо юу гэдэг саксны лиг маань энэ жил 30 дахь жилдээ явж байна. Энэ хугацаанд одоо бид нар сүүлийн 20 жил нь одоо ингээд яг нөгөө процессын хувьд бол асуудлуудтай тулгараад явж байгаа. Тэгээд надад яг ингээд ажиглагдсан зүйл гэвэл одоо сүүлийн
2-3 жилийн хувьд бол сакс маань аюу гой одоо хурцтай хөгжиж байна. Гэхдээ сая яг нотлон жилээс одоо энэ саний татврын хөнгөлөлтөй холбоотой асуудлууд одоо ингээд хууль батлагдах нэ одоо энэ маань хэрэгжиж эхлэхээр боллоо гэдгээс одоо энэ мэдээ гарснаас эхлээд манай саксны багуудын хувьд маш одоо үнцэнтэй давуу талтай зүйлүүд бий болж байгаа. Өмнө бид нар спонсор байгууллагууд дээр очиод питч хийгээд та бүхэн ингээд саксны баг руу хөрөнгө оруулаач тий дэмжээч хамтарч ажиллаач гэдэг маш их зовдөг ус. Нөгөө спонсороо босгож чадахгүй ч юм уу тий. Тэгээл нөгөө одоо ч юм болохоор бид нар дээр баг нөгөө сакс руу хөрөнгө оруулъя, хамтарч ажиллая гэдэг нь илүү олон болцсон ч юм уу тий. За тийм айгүй том давуу тал үүсэж байгаа. Тэгээд тэрийгээ дагаад тамирчдын цалин хангамжууд өсөж байна. Спортын бүтээн байгуулалтууд олноороо бий болж байна тий. За тэгээд нөгөө гадаад мэрэгжилтэн багш тасгалжуулагчид ирж байгаа болохоор энийгээ дагаад Монголын саксан хүүхэд залуучуудад нөгөө багаас нь жихэн академик мэдлэгийг яг үндсэн зөв системээр нь сургач гэдэг юм уу тий. Одоо ингээд дээдлэгийн багуудыг харахад бараг 10 багийн 9 нь ингээд гадны мэрэгжилтэнгүүдээр тасгалжуулагч хийж байгаа. Тэгээд легонор тамирчдын төвшин бол бүр одоо нөгөө өмнөх хэдэн жилүүдээс бүр одоо тэнгэр газар шиг зүйтэй. Бүр энэ мэрэгжлийн тамирч ирж байна тийм ээ. Тийм. Тэгээд бид нар мэдээж тэдний эсрэг өрсөлдөнө гэдэг юм. Тэдрээс илүү их бүр нарийн мэдлгүүдийг одоо туршлагуудыг судалж авч байгаа ч гэдэг юм уу. Маш олон давуу тал байна. Саний нөгөө хөнгөлтийн талаар та илүү жоохон тодорхой мэдээлэлүүд өгвөл. Сая засгийн газрын тайлаа хэлэлцэж явах үед бол үндсэндээ засгийн газрын өнгөрсөн одоо хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил хамгийн одоо ард иргэдийн алга ташсан хамгийн сайн одоо эргээр хүлээж авсан ажлуудын нэг болвол энэ спортыг дэмжиж аж ахуй нэгж байгууллагуудын одоо борлуулалтын орлогын нэг хөвтөд тэнцэх хэмжээний тийм татврын хөнгөлөлтийг үзүүлэх энэ хуулийг баталсан гэж одоо иргэд ярьж байна. Тийм болохоор цаашдаа бол энэ одоо хууль тийм нэгмөр одоо ингэ тодорхой болоод хэрэгжиж одоо илүү олон одоо аж ахуй нэгжүүд спорт руу хөрөнгө оруулалт хийгээд татвараас хөнгөлөлтөө идлээ тийм үү. Тэр одоо юу гэдгийг өөрсөнд дарамтгүйгээр спортоо дэмжиж явах бололцоо боломж бий болох. Энэ спортыг дэмжиж байгаа цааталчин үндсэндээ бол энэ иргэдийг те эрүүл мэндэд анхаарах, чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх. Одоо ирээдүйн хойч болсон бидний өр хүүхд залуучууд маань тийм үү спортоор хичээлэх, ялангуяа багийн спортоор хичээлэх ийм боломжийг л дэмжиж байгаа. Тийм болохоор Монгол хүндээ оруулж байгаа хамгийн зөв хөрөнгө оруулалт бол энэ одоо аж ахуй нэгжүүдтэй спортод нь оруулж байгаа дэмжлэг үзүүлж байгаа энэ зардлыг нь хөнгөлж өгөх татврын хөнгөлөлт. Одоо гэхдээ ингээд хэрэгжээд яваад байгаа гэж би ойлгоод байгаа байхгүй. Миний мэдхээр нөгөө энэ багууд, клубүүдийн, компаниудын одоо юуг нь ажиглахаар зарим компаниуд нь бол одоо өнгөлтөө эдлээд эхэлсэн гэж, зарим нөгөө процессыг жоохон төвөгтэй. Магадгүй тэр нөгөө татврын алба ч юм уу, татврын байцаагчдтайгаа ойлголтын зөрүүтэй байгаа ч гэдэг. Эсвэл өөрсдөө нөгөө мэдээлэлээ бүрэн сайн таньж мэдээгүй ч юм уу. Тиймэрхүү зүйлүүдээс болоод жоохон процессууд нь жоохон төвөгтэй байгаа юм шиг байна. Яг нөгөө би ч бас нөгөө клуб талаас одоо юу гэдэг яг энэ талыг аягүй сайн мэдэрч байгаа. Бидний нөгөө асуудал хүндрэлүүд нь толгороод байдаг. Тэгэхээр яг та бүхнээс нөгөө хэсэг зүйлнүүд энийг нөгөө илүү жоохон мэдээллийн хувьд илүү тодорхой, олон нийтэд тодорхой тийм. Тэгээд нөгөө одоо дүүргийн татврын алба байцаагч нар ч юм уу нэгдсэн мэдээллүүдийн түгээж өгөөд иймэрхүү яг олимпийн энэ төрлийн ийм клуб багуудыг нь одоо мэдээж бүх одоо олимпийн төрлийн бүх спортын хөрөнгө оруулсан бүхнийг хөнгөлнө гэвэл бас хэцүү байдаг гэж магадгүй энэ процесс нэдэд төвөгтэй болоод байж магадгүй санагдаад байгаа. Тэгэхээр яг ядаж тухайн төрлүүдийнхаа спорт холбоодуудтай гэрээ байгуулад яг танай албан ёсны одоо мэрэгжлийн клубүүд нь хэдэн клуб байгаа ч гэдэг юм уу те. За тэгвэл энэ клубүүдээ зөвхөн одоо саксгүүл жишээ нь 10 клуб дээр нь гэдэг ч юм уу магадгүй те. Волейбол гэвэл ингээ гэдэг чинь иймэрхүү шийдвүүдийг нь илүү жоохон тодорхой болгох ч надаа энийг хэрэгжихэд илүү амар юм шиг санагдсан. Тэгээд магадгүй тэр нөгөө хөнгөлтийн дүн гэхээр нэг хөвгээд зөвхөн ярихаар чинь бас үнэхээр одоо өндөр хэдэн 100 хэдэн их 80-ийн өндөр дүнтэй юмнөр яригдвал тэрний дүн чинь их болоод байгаа болохоор магадгүй нэг юм тодорхой хязгаар эдэр тавьчихвал энэ бол одоо Монголын яг одоо хүүхэд залуучууд бол нийгэмд одоо хамгийн хэрэгтэй байгаа одоо биднийг дэмжиж байгаа хамгийн том одоо гол хөшөөрөг байна болох гэдэг болохоор та бүхэн энийг бас сайн дэмжиж цааш нөгөө хэрэгжүүлэх дээр нөлөө сайн тусдсан болохоор гэж хүсмээр байна да миний бодлоо. Нэгэнтээ Монгол улсын төрийн бодлого тий хууль болгоо баталсан те энэ хууль бол ямар нэгэн салаа утгахгүй тийм үү хоёрдмол одоо санааг хэрэгжих ёстой. Хуулиас давсан журам баталдаг. За хуулиас давсан журмаар те аж ахуй нэгж байгуулга иргэдэд одоо тамирчдад одоо юм хүнд сурт гаргадаг иймэрхүү зүйл одоо төрийн албаагчид байх ёсгүй. Тэгэхээр энэ тал дээр би бас илүү санаачлал гаргаж ажлын анхаарыг өөрөөр хэлэх юм бол энэ хуулийг илүү үр дүнтэй илүү үр өгөөжтэй Монгол улсад тийм олимпийн төрлийн спортыг хөгжихэд аюул том одоо шин шатнд гарах бололцоо боломжийг бий болгосон.
За тамирчид, дасгалжуулагчид, спорт сонирхч маань тийм үү маш их одоо тийм үү талархсан ийм одоо хууль болгож хэрэгжүүлэхийн төлөөс анхаарч ажилланаа. Тэгээд бодиттой үр дүн гаргахын төлөө анхаарах гэж бодож байна. Энэ бол зүгээр яг манай саксыг гэлтгүү Монголын багийн спортууд дээр одоо хамгийн том түлхүүц болох одоо гой гол одоо нөгөө юу нь болж байгаа хүч нь болж байгаа л гэж байна. Би ч гэсэн одоо бас яг Алтан Барс гэдэг волейболын багтаа байсан. Жи бас Алтан Барсаас 16 онд ч нэг саксны баг манай Тийм Бухарестны спорткад спорткада тоглож алт авж илээ. Тийм бид нар төрүүлжсэн. 21 аймагаас Ховд аймаг төлөөлж ороод бас. Тийм. Ер нь ховд ч тэгэл волейболоор бол угаасаа бүр нэлээд өндөр түвшинд сакснараа ч гэсэн бас яг бид нар нөгөө саний ярьсан Бухарестны спорткад эсвэл одоо нөгөө 21 аймгийн лигнүүд бид нар төрүүлжсэн. Тэгээд одоо ч гэсэн манай лигт яг ховдын гаралт айгүй олон мундаг залуучууд байгаа ш тоглож байгаа. Бараг 10 бүр нэлээд өндөр түвшинд тоглож байгаа 10-аад залуучууд байна. Эмэгтэй тоглогч нар мөн одоо нэгэд эмэгтэй ч гшээ бэлтгэлж яхад энэ 2-3 тоглогч нар тоглож байна те. Манай хоёр хүү волейболын спортоор хичээлдэг байсан. Ер нь жоохон дөртөө гэдэг юм бас. Би өөрөө сонирхдаг болохоор тэр лөө Таныг дуртай болохоор тэр намайг дуртай болохоор тий. Тэгсэн сүүлийн үеэр сакс руу нэлээд орцсон. Тэгээ өөр саксны лиг үзээгээд дэбиар өвчтөд хүүхдүүдтэйгээр лиг үзсэн. Тэгээ лиг яг танах нөгөө тоглож байгаа. Тэгээ энэ дээр бол үнэхээр мундаг байлээ дүүг хараад барахчихжээ бас тэгээд дараалан одоо 4 5 3 оны шидэлтүүд оноод нэлээд мундаг байсан. Хэцүү байдлаа шийдэж байна. Бэлгүүрийн шийдэл оромжтой. Бэлгүүн 3 тараас хоолын шийдэлд нь орж байна. Энэ нь бол үнэхээр өрсөлдөөнтэй болсон байна. Саксны спортыг бол хүүхд залуучууд маш их одоо сонирхож үздэг болсон. Үнэхээр одоо эрс одоо төвшин бол дээшилж байгаа юм байна гэдгийг бол хараад их бахархлаа. Энэ бол үндсэндээ бол манай саксын бөмбөгийн спорт одоо энэ одоо холбооныхан манаас нэлээ одоо менежменттэй холбоотой байх, гадна дотны сайхан легоно тамирч ирж байгаа холбоотой байх. За бас одоо засгийн газраас их хурлаас бас баталсан энэ хууль татврын хөнгөлтийн асуудал бас нөлөөлж байгаа байх. Тийм болохоор цаашдаа бас Монгол улсад багийн спорт бас нэлээ хөгжих байх гэж бодож байгаа. Тэгээд тоглолтын хувьд одоо лигийн одоо 5 удаагийн хасыг үлгэр байгаас нь 5 удаа авраг боллоо шүү дээ. Хэдэн жил лиг тоглоо. Энэ 2004 оноос хойш би одоо өөрөө чинь бол юу саксын бөмбөгийн спортоор хичээлэл лигт орж эхэлсэн гэж ойлгож байгаа. 2014 онд чинь Инчоны Азийн наадмаар одоо бас анх тодорч одоо бэлгүүн гэдэг тоомигээд анх гарч ирж байсан. Тэгэд ер нь бол бид нар ч яг нөгөө монголчууд ч ингээд хүүхд байхасаа л нэг 6 дугаар ангиас сургуулийн секцэнд орж эхэлсэн. Тэгэл тэр үеэс одоо яг хичээлж эхлээд одоо яг лигт мэрэгжлийн төвшин гэх юм одоо лигт бол би 2006 онд 5-6 оны жил анх орж ирсэн. Одоо бараг 19 20 дахь жил рүү ер нь бол орж байна. Тэгээ зүгээр өмнө нь бол бид нөгөө мөрөөдөл байсан зүйлүүд мань одоо ингээд бараг хэрэгжих боломжтой болоод ингээд гоё явж байгаад бол одоо яг саксын бүр олон жил хичээлсэн үеийн хувьд бол маш их баяртай байгаа. Тэгээд одоо бид нар бол мэдээж нөгөө ахмад тоглогчдын хувьд явж байна. Бидний одоо цаашдын одоо хүүхэд залуучууд Монголын ирээд болсон хүүхдүүд маань одоо ингээд тэдний зорилгууд нь илүү гоё тодорхой болсон тийм. Өмнө бид нар NBA гэдгийг мөрөөдөл байсан бол одоо энэ чинь манайхнаас 1-2 тоглогч NBA-д ороход бараг нөгөө драфтад орох гээд орно орохгүйгээ яриад ингээд 50-60% магадaltaй ч гэдэг юм ингээд тэр бол зүгээр нөгөө мөрөөдөл биш ингээд хэрэгжүүлэх боломжтой зүйл болцсон байгаа гэдэг. Тэгээд Азийн олон орнуудад маш олон тамирчид нөгөө сурч боловсрож байна тийм. Тэгэл ер нь бол энэ бүхнийг харахаар бас саксын бөмбөр хичээлсний маань бас нэг юм нэг гоё үн цэнтэй зүйлүүдийг би бол бас одоо аюу гоё мэдэрдэг шүү дээ. Тамирчин хүний одоо нөгөө бас туйлын одоо хүсэл гэдэг юм уу талбай дээр гарангуут ерөөсөө ялахыг л бод. Өөр юу ч боддгоо. Тэргүүс гэсэн би ч гэсэн одоо л ингээл ерөөсөө талбай дээр гарах юм бол ялахын төлөө юу ч хийхээс буцдаггүй ерөөсөө. Одоо уурлах, хашхирах яг тэрнтэй адилхан ялалтын амт, ялагдлын одоо тийм үү гашуун одоо сургамж гэдэг юм уу. Энэ болгон дээр эмоц одоо тийм сэтгэлдээ яаж барьж гин, яаж илэрхийлж гин. Энэ бас залуучуудаас яадаг байх хэвээр бас зөвлөж сурахад. Тэгэхгүй одоо бид чинь хамаагүй бас эмоцтой байгаж болохгүй шүү дээ. Одоо ингээд маань нөгөө сакс нөгөө юу н цар хүрээ амар болцохоор ингээд тоглолт дуусаад нөгөө яг хэрүүл уруул сошиалар дүүрэн хэрүүлээд олон талбай дээр ингээд үдэгчсэн талбай руугаа баг орж ирэх гэл амар юм болж байна. Зүгээр надад ажиглагдсанаар мэдээж сакс бөмбөг өөрөө
контакттай спорт. Тэгээд бас ингээд яг хит их одоо нөгөө юу гэдэг ингээд нөгөө зөв тоглох ёстой, зөв байх ёстой гэдэг ахаар энэ спортын маань бас нөгөө юм спортоос авах тэр гал халуун мэдрэмж нь багасчтай юм шиг санагдаад байгаа. Гэхдээ зөвхөн нөгөө спортын зохистой хэмжээнд нь тохируулаад жоохон контактууд үүсдэг тий. Тэр талаас нь ер нь бол би багийнхан залуучууд илүү зөвлөдөг. Мэдээж хэрүүл орвол энийгээ шатаах энэ бол багийн спортын бас нэг хэсэг. Үзэгчид гэсэн тэрийг хараад айгүйх гол тэрнээс зүгээр тоглохоос гадна тэр тамирчдын харизм хандлагуудыг бас харж ингээд тэрэн нь болдог бас үзэгчдэд айгүйх байд юм болов гэж миний хараад байна. Гэхдээ нөгөө ингэж ойрлал нэгнийхээ үг мөгөөр итгэхээр бас айгүйх хүмүүс нь яадаг юм шиг. За яг ингэхээр бас бид нар ингээд өөрөөс ч юм бол тий манай залуучууд те хүүхэд ба залуучууд маань одоо өөрөө чинь одоо бэлгүүн том яах гэж харж байгаа, санчрыг л харж байгаа. Энэ олон сайхан одоо мундаг тамирчид бүгд харж байгаа. Үлгэр дуурайл болж өдөр тутмын амьдралдаа яавал бэлгүүн шиг болох вэ? Яавал санчир шиг болох вэ те гэж одоо боддог. Тийм болохоос дүүнэртэй одоо захиж хэлэхтэй мэдээж одоо спортод ийм байгаараа гэж хэлэх байна. Өдөр тутмын амьдралдаа бас хичээл сургуульдаа тийм үү? Бас захиж хэлэх зүйл юу вэ? Миний хувьд бол хувийн талаасаа мэдээж паблик имиж талаасаа би бол нөгөө сагсан мөнгөний тамирчин тий. Тэгээд маш олон хүүхдүүд миний хэлж байгаа үг үйлдэл дагаж одоо дуурайдаг. Тэгэхээр тэр болгон дээр би өөрөө маш их нөгөө хариуцлагатай, зөв зохистой байх ёстой гэж боддог л да. Тэгээд юу гэдэг нөгөө олон нийтийн газар явахдаа би зөв авч явах, олны өмнө хэлж байгаа үгэндээ хариуцлагатай зөв байх маяг гэдэг. Тэгээд юу гэдэг одоо шаардлагатай жишээ нөгөө хүүхдүүд тамхи татахгүй байх, одоо веб татахгүй байх гэдэг чинь энэ ч одоо ингээд вебний хэрэглээ бол Монгол улсад маш их ингээд хүүхэд 10 жилийн хүүхдүүд ингээд болж байна. Тэгээд тэр нэгнийг харахаар би бол өөрөө ядаж эдэрт би тамхи татдаггүй байдгаараа тэдэрт үлгэрлэх ёстой юм байна. Багийнхан дүнэртэй ажиглаж байна. Тэд нар маань цаашаа олон хүүхдүүдэд энийг ярьдаг байх ч гэдэг юм уу. Иймэрхүү төрлийн зөвлөгөөнүүдийг бол би илүү их өгдөг бас нөгөө спортын юу гэдэг бэлтгэлээ сайн хиймээ одоо тууштай бай гэдэг яг зүйлүүдийг бол маш олон хүмүүс ярьж байгаа болохоор арай илүү их нөгөө нийгмийн төлөв одоо соён гэгэрүүлэх төлөв зүйлүүдээр нь илүү их одоо би нөгөө тэр төлөв мэдээллүүдийг илүү их түгээдэг болсон гэх юм. Тэг их сайхан байна. Үнэхээр одоо яг өөр шигч нь одоо тий ийм одоо бодолтой ийм одоо Монгол улс хөрнө гэсэн ирээдүйн хойч үе гэсэн тий ийм сэтгэлтэй хүмүүс одоо олон байгаас гэж би бас боддгийг. Яагаад гэвэл одоо өнөөдөр чинь ингээл их орон чигээл одоо өөрсдөө цээж дэлддэг. Яг өөрөө тийм үү нийгмийн юм бусдын юм ямар үүрэг хариуцлага гэхээр хүлээж байгаа үүрэг хариуцлага байдаггүй. Зөвхөн би өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх, өөрийнхөө үзэл бодлыг хүслэмжлэлийг тулгах эрхтэй л гэж одоо ойлгодог. Агт бусдад манлайлж, бусдад хүлээн зөвшөөрөгдөж тийм үү. Бусдад одоо бас тийм үү. Ингээ үлгэр дуурайл болж тэрийг өөр сайнаар шүү дээ, муугаар биш. Ингэж ингээд энэ ирээдүйн улс орныг авчих ирээдүйн хойч үедээ бас тус болох юм байна гэж ойлгодог. Ийм л хүмүүсийг би их оронч хүмүүс гэж ойлгодог юм аа. Тэгээд өөрөө ч юм бол яг ам бардам одоо яг үнэхээр одоо их оронч одоо Монгол улсын иргэн гэж одоо хэлмээр байна. Үнэхээр одоо бас энэ тал дээр бас өөрөө олон одоо улсад олон тэмцээн уралдаанд орсон одоо үнэхээр ирээдүйн хойч үедээ бас санаа зовж одоо сэтгэл гаргаж ингэж ажиллаж амьдарч байгаа хүний хувьд бас үнэхээр одоо монголоороо бахархаж байгаа, монголоороо омгсож байгаа бас их оронч үзэлтэй байх талаар бас хэлэх зүйл юу байна. Миний хувьд бас зүгээр Монголын зүгээр тамирчин хүний хувьд нэг анзаарсан зүйл маань сүүлийн залуучууд дээр их зүгээр ажиглагдсан надаа. Монгол улсын одоо дархан хэл одоо нөгөө дархлаа тий одоо Монголын ингээд одоо нөгөө юу маань хүчтэй байх нэг чухал зүйл маань зөвхөн цэрэг зэвсэг ч юм уу тий улс төр талаасаа биш нөгөө хувь хүмүүсийн маань өөрсдийн итгэл үнэмшил гэдэг зүйл маш чухал юм шиг санагдсан. Бид нар өөрсдөө өдөр тутамдаа ам нэгтэй зарим улсууд нэг Монгол бүтэхгүй байна ингээд байна. Тэгэхээр чинь энэ нийгэмд чинь болж байгаа бүтэж байгаа зүйлүүд нь нөгөө зөвхөн тийм үгүй гэдэг шиг биш. Болж байгаа сайн сайхан нь одоо 10-аас 6-7 болж бүтэж байгаа болохгүй байгаа 2-3 ч юм уу. Тэр талаас нь жоохон бас манайхан ямиг харж хардаг болоосаа гэж бол хэлмээр санагдаад байгаа. Тэгээд би нэг манай шигшээгийнх нэг түүхч хүнтэй нэг тэмцээнд явах юм уулзаад тэр түүхч ах маань бидэрт ингээд та нар ингээд одоо юу гэдэг Монгол улсын талаар яриа те. Яагаад ингээд та нар Монголын нэрийг ингээд өндөр тарах хэвээр юм. Ингэж гаргаснаар бид ямар ингээд нөгөө нөлөө үзүүлээд байгаа гэдэг талаар бидэрт аягүйх гоё ярьж ирсэн. Тэгээд тэрнээс хойш би ингээд нэг зүйлийг аяггүй сайн мэдэрсэн. Ингээд өөрсдөө их орныхан Монгол гэдгийг хаан ч ингээд ичгүй санаа зовхгүйгээр ярьдаг те. Тэгээд өөрсдөө ингээд гадаад явж байхдаа хүнтэй уулзаад ярингуудаа
би ингээ Монгол штэ тий тийм ингээ монголчууд ч бас ийм гоё хүмүүс байдсан байна, ийм эерэг хүмүүстэй байна, хандлага нь ийм гоё юм байна ч гэдэг юм уу тий. Тэр болгоны ингээд олон улс гадаадад аяг их түгээж явах хэрэгтэй байна. Тэгээд аль болох нөгөө өөрсдийн эх орны тухтай нэртэй өнүүдийг ингэж гоё өмсөж хэрэгэлдэг ч юм уу тий. Тэгээд ер нь бол дотоодынхаа үндэсний нөгөө тэр баяр ёслолуудыг ч гэсэн яг нөгөө гоё үндсэн хэв шинжийг алдагдуулахгүй байх гэдэг нь аягүй чухал зүйлүүд юм байна гэж бас миний хувьд бас хараад байгаа. Энэ маань өөрөө бидний эргэн үений нөгөө эх орныхондоо хийж байгаа гол үүргүүд юм байна бас нэг. Бид нар энэ дээр өөрсдөө ийм үүргээ сайн хийж буцаагаад нөгөө төр засагтаа хариуцлага нэх ч юм уу те. Ингээд тал талаас бүгд бас ийм нэгдэлтэй байх нь аягүй чухал юм болов уу гэж боддоо шүү дээ. Монгол улсын одоо гавьяа тамирчин, олон улсын хэмжээний мастер. За өнөөдөр ингээд сагсан бөмбөгийн спортод ингээд ийм сайхан олон залуучуудыг, хүүхд залуучуудыг тийм үү манлай айлж одоо ингээд сонирхохтноос тодорхой бас өөрийнхөө хувь нэмрээ оруулж байгаа. Сагсан бөмбөгийн спортын түүхэнд бас өөрөө бол нэлээд томоохон хувь нэмрээ оруулж байгаа шүү бас. Энэгээр бол үндсэндээ бол Монгол улсад энэ спортыг хөгжихэд одоо хүүхд залуучууд маань нөгөө чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлж за дээрэс нь одоо ирээдүйдээс улс орнд хэрэгтэй зөвхөн болж төлөвшгөл одоо өөрөө чи хувь нэмэр их байгаа. Тэгээд өөрсгчийн одоо эх оронч өөрсгч одоо ийм сайхан одоо тийм үү мундаг одоо тамирчид Монгол улснаас олон төрх болтугай. Тэгээд өнөөдөр урилга хүлээж авч өнөөдрийн нэвтрүүлэгтээс ингээд оролцсонд их баярлалаа. Түүнээс бас амжилт хүсье. За баярлалаа. Их хүндтэй том одоо нөгөө ийм гоё контентэнд урьж оролцсон баярлалаа. Бас ер нь бол бид нэг анх хийж явсан. За юуцсан биш нөгөө бид өөр чинь ховдынх юм чинь намууник спортлаас оруулах багтаа гэж ер нь бол хүлээлт байсан. Тэгээд нэлээд хурдан оруулаад ирэх шиг боллоо. Тэгээд урьж оролцсон танд баярлалаа. Таны цаашдын ажил бас амжилттай. Бэлгүүний доц амжилттай.